Энэ сүүлийн хэдэн жил бол төрөөс энэ жагсаалыг саарамжуулах юм үйл явдлуудыг гаргаад байгаа нь бол энэ одоо ардчилсан зарчмаасаа ухарч ийн гэсэн үг. Өнөөдөр би яагаад ирсэн гэхээр төр энэ 5 дарамт үзүүлж байна Монголд. Тэгэхээр энэ 5 дарамт үзүүлж байгаа учраас энэ засгийн газар бол огцрох ёстой. Өөрөөр хэлэх юм бол төр өнөөдөр цомхон байх ёстой, чадварлаг байх ёстой, чадамжтай байх ёстой, сайн засаглалтай байх ёстой. Тэгжиж төр өнөөдөр ард иргэдтэйгээ хамтарч ажиллаж энэ одоо ардсан нийгмээ цааш нь одоо зөв авч явах ёстой байгаа нийгмээ. Ард иргэдээ ерөөсө аж ахуй нэгжүүдээ дэмжиж ажиллах ёстой байтал дарамтлагдаг болсон. Энд засгийн газар огцрох ёстой. Их хурлын гишүүд нь бүгдээрээ ингээд гадаадд явдаг. Гадаадд очихдоо илүү тэндээс энэ ардсан нийгмийн ололттой талыг авчрахгүй дандаа буруу талын юмыг авчирч Монголын төрийг одоо засаглалыг бол унгаж байна. Одоо энэ хулгайны цаа талд нь хэн байна гэхээр эрх мэдэлтэй улсууд байна. Энэ эрх мэдэлтэй улсуудыг хэн хамгаалж байна? Хууль хяналтын байгууллага хамгаалж байна. Хууль хяналтын байгууллагууд хамгаалж байна гэдэг чинь энэ бүр одоо зохион байгуулалтаа мафийн сүлжээ маягтай боллоо. Сүүлдээ одоо намууд нэгддэг боллоо.